За юу цаанда манайхан өнөөдөр таадтай амьд хяналтын камер мөрдөх цувралынхаа сүүлийн хэсгийг ярьж өгөхөд бэлэн боллоо. Тийм болохоор таад маань идж угнуудад хүлээд цувралаа эхлүүлээрэ. Дээрээс нь бас манай сувгийг лайк болон subscribe хийхээ бүү мартаарай. Тэгж үжил бид нар чинь дараагийн контентыг илүү урд оруулна шүү дээ. Өнөөдрийн дугаар Himalaya брэндийн Sparkling White шүдний хоо хамтран ажиллаж байна. Найрлаган дах ургамлын энзим нь шүдний өнгөрийг зөөлнөөр гуйжуулж арилгана. Химийн найрлагатай цайруулагч буй загуулаагүй тул шүдний паалан гэмтээхгүйгээр 2-7 хоногийн хугацаанд үр дүнтэй цайруулна. Sparkling White. Зүгээр л Хямлагийн шүдний огоор угаа. You know the plan. You know the plan. За энэхүү хинжооч эхнэрийнхээ алуурчны талаар сэжүүр болсныхаа дараагаар явн явсаар нэгэн сэтгэц мэдрэлийн эмнэлгийн өрөөнд хурж ирлээ шүү. Тэгтэл тэр өрөөнийх нь өвчтөн нөгөө 47-89 гэсэн тоог ханаараа нэг сараачаад битсэн байдаг ба хинжооч өрөөнд нь дөнгөж ороод иртэл цаад өвчтөн нь хинжоог боогод авч байгаа юм да. Тэгт нь хинжоо хэлж байгаа. Намайг Тайск явуулсан. Гэтэл цаад гарan ч үүнийг сонсчоод 5 жилийн өмнө нэг хүний цогцог шатаах хэрэгтэй байсан юм тэргээд амдаа бутнаад эхэлдэг наасан. За тэгж бид энэ нөхрийн нэрийг Сутак гэдгийг мэдэж авдаг ба 5 жилийн өмнө өнөө айхтар гаатай чихрийн алуурчин хүний цогцыг хэрчиж байгааг бүгд нь харсан гэнтэй базар байна гэж. За түүний дараа гаатай чихрийн алуурчин Сутакийн амийг таглах гэж үтсэн боловч Сутак азуулж галзуурсан бөгөөд цогц хэрчиж байгааг харснаасаа болж ухаан санаа нь галзууран эмнэлэгт хүрч ирсэн байна. Үүний дараа хинжээч уг нь хэрэндээ энэ нөхөртөө ойлголцох гэсэн боловч Сутак ямар нэгэн зүйлээс хитрхийх айснасаа болоод хинжээг нэг торны цаана хорингуудаа өөрөө зүгтаагаад явчихв. Үүний дараа тасгийн ахлах Хуан ч гэсэн энэ сэтгцэн эмнэлэгт ирэн мөн Сутактай уулзах гээд очтол Сутакч аль хэдийн орхоцсон байдаг ба. Үүний дараа тасгийн ахлах Хуанч Сутакийг зүгтаасан талаар ямар нэгэн хүнд мэдэгдэж орхилоо шүү. Хэн байсан юм бол тоо? Энэ зур ууланд гарч байсан нэгэн хүн замдаа ой модон дотроос дүүжлэгтэн цогц олдог ба. Тэгтэл тэр нь манай Сюоны ажилтг хилцэн Ахмад Ян байлаа чаваас. Түүний дараа цагдаа нар ирэн хэргийн газар дээр үзлэг хийхэд Ахмад Яны биеэс гар утсыг нь олдог ба. Хөөрхий Ахмад маань хамгийн сүүлд Сюон руу залгасан байв. Тэгэхэд Ахмад Ян үнэхээр Сюон руу залгасан бөгөөд ямар нэг юм хэлэх гэж байсан ч хэлж чадлаггүй гэнт байсан гэж. Ахмад Ян өндөр хүүтэй мөнгө зээсэн болохоор хилцэн хүмүүс нь ч түүнийг амиа оролт гэмээр үтсэн боловч цаанаал нэг нотой байсан тул Сюон ч уг хэргийг мөрдөхөр болж байгаамаа. Түүний дараа хэргийн газрын шинжээч нар Сюонд Ахмад Яны тэмдэглэлийн дэвтрийг өгдөг ба дэвтрийн сүүлчийн хуудсан дээр нь Набон гэсэн нэр болон баахан машины дугааруудыг бичиж авсан байж. Ийхүү Сюонч тэр Набон гэд нөхрийг нь хайгаад очтол хууль бус автомашины 8 эрхэлдэг. Өндөр хүүтэй мөнгө хүлэлт хийдэг айгүй гимгүү царайтай эмээ байдаг ба өөрийн гэсэн хүлэмж энтертэй байдаг наасаа. Тийхүү Сюонч Набонготой уулзаад байхдаа үлэмжин дотор байдаг бордоог зангидсан уяаг хартал Ахмад Яныг дүүжлэгтэй ашигласан уяаны занглаатай яг адилхан байж байвал яах вэ? Үүнтэй зэрэгцээ Сюон маань Набонгоын хуруун дээр шархвагааг анзаардаг ба Набонгойч Сюоныг маань сэжүүр авсныг ойлгонгуудаа шууд барьж байсан мангар том хайчаараа Сюоныг алах гэж үзэж байгаа юм чинь. За тэгэхэд Сюоны хамтрагч ашгүй орж ирэн түүнийг авардаг ба Набонгойч одоо баримтлан авч явв. Үүний дараа Сюонч одоо Набонгойд хүлэмжинд байсан торхнуудыг онгойлгож үсгэд дотроос нь баахан хууль бусаар хийсэн автомашинуудын 8-ны тэмдэглэлийг олдог ба тэндээс 5897 гэсэн дугаартай машины эзний мэдээллийг олж авлаа. Энэ түүний дараа үзүүлэлтүүд хинжооч одоо айхтрын болохоор Сутакийн биеинд GPS төхөөрөмж суулгаж байсан тул нөгөө төхөөрөмжөөр нь явсаа эцэст нь нэг яг жинхэнэ гаатай чихрийн алуурчин дээр хүрээд ирдэг ба Сутакч аль хэдийн алуурчны гарт алуусан байв. Үүний дараа өнөө алуурчин ч Сутакийн цогцыг яг жижиглээд хэрчих гэж байтал хинжооч гараад ирдэг ба үүнийг харсан алуурчин ч орс орггүй алгуулан зогтаалгүй явд. Энэ хоорондоор Сюонч нөгөө 5897 гэсэн дугаартай машины эзнийгэрт очдог ба энэ нөхөр нь хүүхэд байхад нь ээжийг нь дайрч алсан машин жолооч биш тарлаа. Ингэж Сюон эцэст нь ээжийнхээ хэргийн алуурчныг олдог ба эцэст нь нэг юм түүнийг гавлан авч явахдаа нүдэндээ дүүрэн нулимстай байв. Тэгсэн ч Сюон эцэст нь ээжийнхээ алуурчныг баривчлан авч явдаггүй ба оронд нь энэ тамд нь үлдээн гингүүтээ зүгээр суллаад орхиод явлаа та. За үүний дараа Сюон хинжөөрөө залгадаг ба хинжооч явсаар эцэст нэг гаатай чихрийн алуурчны жинхэнэ оромжийг нөгөө Сутакийг алуулдаг газрын ойролцоогоос олсон байвал яах вэ? Түүний дараа Сюон хинжөө дээр явсан очиход хинжөө Сюоны тусламжтайгаар
20 жилийн өмнө болсон хэргийн газрыг эргэн санахыг хүсдэг ба нэх удалгүй Суёнч бүгдийг нь саналаа. Хинжогийн олсон энэхүү горомжинд байсан хүүхэлтэйг Суён харангуутал 20 жилийн өмнө ээжийг нь дайрч алсан машины ар сууж байсан хүүхэлтэй яг мөн байдаг бөгөөд одоо л жинхэнэ хэргийн алуурчин олдох гээд байна уу да. Ийхүү Хинжо Суён хоёр ч хэргийн гол зангилыг тайлж байх зуур Хаяонд нэгэн илгээмж ирдэг ба түүнийг авангуудаа Хаяон ч маш ихээр айж буу юм боллоо. Учир нь Хаяон тэр илгээмжин дотор байсан дуугарагчны хоолойг таньсан байв. За үүний дараагаар Хаяоны дурсамжууч нэг нэгээрээ эргэн орж ирдэг ба Хаяон ч гата чихрийн алуурчны хохирогчдын нэг байсан юм байна шүү дээ. 5 жилийн өмнө Хинжогийн эхнэрийг алуулахаас өмнө Хаяон ч гата чихрийн алуурчны гарт орон тамлагдж байх зураа түүний асуусан асуултанд хариулдаг ба тэр нь чи хэнийг алуулахыг хүсэж байна гэсэн асуулт тавь. Түүнд нь ч одоо Хаяон өөрийнхөө хамгийн сайн найз Рисог алуулмаар байна хэмээн хариулдаг ба тэгтэл Рисо ч Хинжогийн эхнэр байсан юм байна шүү дээ. Ёо. Ингэж л үнэн айжмаар зогож эхэлж байна. Үүний дараа үзэг солигдоход Хинжоч Суёны ээжийг дайрч алсан нөгөө алуурчин дээр явж очдог ба тэр өдөр машины ард сууж байсан хүүхэлтэй ирсэн хүүгийн талаар асууж эхэллээ. Тэгэхэд ахуйч одоо 20 жилийн өмнө яг юу болсныг үн зөвөр нь ярьж өгөв. 20 жилийн өмнө Суёны сансан хүүхэлтэйг нэгэн хүү барьсан сууж байхад нь ээж нь орж ирээд бараг л харангаа алддаг ба хүүгийнхээ харж байсан зүгт очиод үстэл энэ муу бацаан чинь хүн алдсан байв яах вэ? Тэгэд бүр түүнийг айгүй багталтай хараад инээж минийсэн сууж байв. Үүний дараа хүүгийн аав нь гэртээ иртэл хүүгийн ээж нь өөрийгөө дүүжлээд алдсан байдаг ба юу болоод байгаа юм те бурхан минь гэж. Ийхүү аав нь эхнэрээ оршуулсны дараагаар хүүгээ ямар гिचийн мангас уу гэдгийг ойлгож өөрийгөө болон хүүгээ алахаар галзуу мэт давхиж явахдаа Суёны ээжийг мөргөөд алсан ажээ. Түүний дараа хүүгийн аав уулан дээр ирээд хүүгээ алахаар шийдэж алахаас өмнө гаатай чихэр өгсөн боловч алж чадаагүй бөгөөд бараг тэнд нь ганцаарнг нь хаяад явсан юм уу да хаашийн. За тэгж Хинжоч түүнийг сонссныхаа дараа хүүгийн нэрийг асуухад аав нь Ким Ён Хан хэмээн хариуллаа. За ингээд эцэст нь бид гаатай чихрийн алуурчны нэрийг олж мэдлээ. Бас л баригдгүй зүүн болгож байгаа зү. Ийхүү үүний дараагийн хэсэг гарахад Суёнч гаатай чихрийн алуурчны нэрийг мэдж аваад байж байтал түүнээс өмнө гаатай чихрийн алуурчнаар баригдаж байсан Гёнсу гэд нөхрийг ирэн саналаа. Яг нөгөө Хинжог орж алах гэж байгаад Хаяоноор толгойдоо буудуулсан нөхөр байгаа шүү дээ. Та бүхэн санаж байгаа бол өмнөх анги дээр. Тэгэж тэр нөхрийг чинь шалгаад үстэл Ён хаан болон Гэнсу хоёр чинь хоёулаа нэг асрамжийн газар байсан байж таардаг бөгөөд Хинжогийн хамтаар очиж шалгалт хийж үзлээ. Ийхүү үүний дараагийн үзэг солигдоход Хинжо Суён хоёр нөгөө асрамжийн газрын цагаалтаа очиж уулздаг ба тэр үеэрээ Ён хаантай хамт зураг авахгүйсэн хоёр хүүхдийн зургийг үзүүлв. Тэр зурган дээр хамгийн голд нь хүүхэлтэй өрн зогсож буй хүүхэд нь Ён хаан байсан бол баруун талд нь зогсож байсан нөхөр болохоор Гёнсу байв. Тэгвэл 3 дахь хүүхэд буюу Жон Хуаны талаар Хинжо асуудал тэр хүүхэд өнгөц сая манай хоёртой зурж гарсан пастор байсан бөгөөд Хинжо Суён хорч тэр доороо тэр нөхрийг ноото гэдгийг нь ойлгож байгаа юм. За түүний дараагаар манай хоёрт саяын зурж гарсан пастор буюу Жон Хуаны араас явхад пастор шууд зүхтагаад явцсан байдаг бөгөөд өрөөнд нь ортол Гэнсугийн хөвтөж байгаа эмнэлгийн зураг байлаа. За тэр үед Гэнсу ч эмнэлгээс алга болсон байдаг ба тэгтэл Хаяон эренгүүтээ Гэнсутэй тохиролцоод аваад явсан байвал яах вэ? Хаяон Гэнсуг авч явах нөхцөл нь Ким Ён Хан буюу гаатай чихрийн алуурчныг өөрөө зүйл дуусгамаар байгаа учраас тэгсэн аж. Учир нь Хаяон ч өөрөө аврагдахын тулд Хинжогийн эхнэрийг алуулсан шүү дээ. Тийм болохоор Хинжод баригдахгүй гэсэндээ тэгээд байгаа юм уу да хаашийн. За энэ үед Хинжоч Жон Хуаны араас хөөсөр байгаад барьж авдаг ба муу шаар чинь баривчлагдахгүй гэсэндээ хор угаад өөрийгөө алаа хийчихв. Тэгэхдээ Жон Хуан өгөхөөс өмнө гаатай чихрийн алуурчныг 3 хүнийг төлөөлдөг хэмээн хэлсэн ба яалтчгүй хам хэрэг байж л дээ. Харин нөгөө талд Гэнсуг авч байсан Хёнч мөн гинт тост ороход Гэнсуч Ён Ханыг барьж өгөхгүй тул хор хүн өгдөг ба түүний дараа Хаяон эцэст нь яг жинхэнэ гаатай чихрийн алуурчтай нүр туссан ч остоос болон ухаан алдаад унчив. Тиймээс Хаяон иргэн сэрхэд алуурчин аль хэдийн яваад өгсөн байдаг ба өөрийнхөө хүмүүстэй болохоор Гэнсуг мөрдөж яваад ост орсон хэмээн хэлээд байгаамаа. Удалгүй Хинжоч ослын газарт ирдэг ба энэ үеэрээ Хаяоныг алуурчныг олох гэж яагаад ингэж улаарад байгааг асууад амжив. Тэгсэн үүний араас 5 жилийн өмнөх үйл явдал гарч эхлэвэ. Хинжог ост ороход алуурчин хэргийн газраас цагдаагийн хувц өмсөө зогцсон байдаг бөгөөд одоо л жинхэнэ алцаан эхлэхэндээ. Ингээд үүний араас дараагийн үзэгдэл гарахад Хинжо маань нөгөө Жон Хуаны үхээс өмнө хэлсэн гаатай чихрийн алуурчин бол 3 хүний төлөөлөл гэдэг үгийг баг байн бодож сууж байлаа. Тэгэхээр сүүлийн хэдэн жилийн турш Ён Хан, Гэнсу болон Жон Хуан мэтийн нөхдүүд л хамаг хүн амтан аж түүгээд байсан бөгөөд юу болохоор тийм айхтар алаан талан хийн гэж боддөг юм бол тоо базраа гэж. Ингээд үүний араас үзэг солигдоход бид 20 жилийн өмнөх нөгөө Ким Ён Ханы очсон асрамжийн газрын үйл явдлыг үзэж эхлэв. Ён Хан очсон асрамжийн газрын тоогооч дандаа тэр хавар хүүхдүүдийг дээрлэхэж зандрангуй харьцдаг ба тэгтэн хүүхдүүдээс хинч түүний эсрэг юм хийж дуурч чаддгүй гэжээ. Тэгсээр Ён Ханч дөнгөж ирчээд байж байхад нь нөгөө тоогооч ах хууч Ён Хантай муухай дээрэнгуй харьцахад урдаас нь эсэргүүцэл үзүүлв. Үүний дараа Ён Ханч нөгөө хоёртоо дээвэр дээрээс угаасан хувц сунар тохоод ижэтэл хоолны газрын нөхөр хүрээд ирдэг ба тэгтэн нөгөө гуравч өмнө сөхрөөд бөө юм боллоо шүү. Тэгтэл нэг удалгүй ахуг манай гуруулаа нийлж байгаа дээврээс аваад шидэд алаад ичдэг ба асныхаа дараа цогц дээр нь очин гуруулаа баясж энэ төр байгаа дүрсэл харагдана. Яасан айхтар сайкопед хүүхдүүд байдэ. За тэгсэн энэ бол одоо хамгийн сүүлчийн амьд үлдсэн гаатай чихрийн алуурчин болох Ким Ён Ханы дурсамж байдаг бөгөөд яг яс юмн дээрээ Ён Хан л жинхэнэ алуурчин харин нөгөө хоёр нь болохоор зүгээр тархиа угаалгаж ашиглуулсан нөхдүүд байсан юм уу да хаашийн өстө бүтггүй нэрээ. За үүний дараа Хинжоч шүүхэн шилжгээний газар явж очингуудаа Гэнсу болон Жон Хуанарын цогцыг харж араас нь энэ хоёр бол жинхэнэ алуурчин биш жинхэнэ алуурчин амьд явж байгаа. Гэхдээ яаж 5 жилийн өмнө өгсөн хэмээн бүртгэгдсэн хүн одоо амьд явж байдаг вүлээ гэдэж
гэж хэлж байна. За тэгтэл 5 жилийн өмнө шүүгэн шинжилгээний нөхдүүд чинь Тасгийн ахлах Хуаны тушаалаар задлан шинжилгээний дүнг өөрчилсөн бөгөөд ийм учраас Ён хаан одоо хүртэл с жиг ажиггүйгээр сул яваад байсан гэж. Мөн тийм болохоор цувралын ихэнд гадаж чихрийн алуурчин үгсэн хэмээн олон нийт ботсон байсан юм байна л да. 5 жилийн өмнөх дэлбэрлэлийн дараагаар Ён хаан зогтохдоо өөр хүний зогтс ашигласан ба тэрийг нь дараа нь Хуан ахлах тас нууж цагдаагийн нэр хүндээ аврах үйлдэл хийсэн юм уу да. Учир нь энэ зур бид яг ориг гадаж чихрийн алуурчнаа олж харлаа. Яг үүндээ Ён хаан чинь манай эддээ маш ойр ажилдаг цагдаа байсан ба алуурчин нь ийм ойрхон байсан гэж хэн санах вэ нэрээ. Ён хаан ч нөгөө өөрийнхөө үглийн дараагаар өөрийгөө баригдуулахын тулд хамаг компьютер дээрх файлуудаа устгаж гар хурууны хийгээч гэсэн арилгадаг боловч гэхдээ хизээ нэгэн цагт бол баригдж тааран шүү дээ. Энэ оронд хөнжөөч гэсэн Ён хааныг анханасаа энд ажиллаж байсан гэдгийг нь олж таамаглан Тасгийнхаа хүмүүстэй энэ талаар яриад өгч байдаг бөгөөд үүний дагуу манай эд хамаг хяналтын камеруудаа ухраан шалгаж үзлээ. Үүндээ зэрэгцэд хөнжөөч одоо өөрийнх нь талаар гадарсныг мэдсэн Тасгийн ахлах Хуанч цагдаагийн даргатай очин уулзан одоо цаашид яах талаар ярилцтал цагдаагийн даргач жинхэнэ гаатай алуурчныг ол эсвэл өөрөө ямар нэгэн хүнийг өмнөөс нь золиос хэмээн хэллээ. Ийхүү даргын зааварчилгааны дараагаар Хуан ахлагч 5 жилийн өмнө сойсон жинхэнэ хэрэгтний гавыг гаргаж ирээд ДНХ-гийн шинжилгээнд өгдөг ба үүний тусламжтайгаар л хэрэг эцэст нь цэгсрэх болоод байж. Гэвч Хуан ахлахыг дөнгөж гавыг шинжилгээнд өгөөд явж байтал нөгөө гаатай чихрийн алуурчин чинь араас нь ороод өөрийг нь гавалсан байсан гавыг яг авах гэж байтал хөнжөөч буутаа гарч ирээд түүнийг зогсоолоо. Тэгсэн чинь яг энэ үеэр Хуан ахлагч гэсэн хурч ирээд манай хоёрын араас буутаад хөнжөөч алуурчныг алдаж цаатганч цухтаагаад явдаг ба энэ хоёрын араас Тасгийн ахлах Хуанч шавар хаагаад хөөж гарав. Ингэсээр удалгүй Тасгийн ахлах Хуанч одоо хөнжөөг гүйс төрүүлээд алуурчны орсон хаалгыг нь цаатлаас нь түгжин хөнжөөг гацаадаг ба өөрөө алуурчны араас явдаг үл яах вэ? Тинхүү Хуан ахлагч өөрөө алуурчныг олж авах гэж байсан боловч эсрэгээрээ машины гаражинд байхдаа алуурчинд тодголуулдаг ба яг энэ үеэр нь Хааян Сүйн хоёрч цагдаагийн газар хурж иртэл Хуан ахлах аль хэдийн амьсгал хураасан байлаа. Харин хөнжөө болохоор алуурчныг алдалгүй даган хөөсөр цагдаагийн газрын дэргэд байдаг ойр уян ордог ба яг гүйж байхад нь араас нь буудлаа шүү. Ийхүү хөнжөөч алуурчныг буутгаад алуурчин газар ундаг ба араас нь бусдаа дохио өхөр дээшээ хий бодов. Гэсэн ч үүний дараагаар хөнжөө алуурчны араас хөөлгөө зүгээр тавиад явуулдаг ба ер нь яаж байгаа юм бол тоо. За үүний дараагаар Хааян цагдаагийн газрын хяналтын камерын өрөөнд очиж камерын бичлэгийг шүүж үздэг ба энэ үеэрээ хөнжөөч алуурчныг хөөж явахдаа царайг нь сайн харж авсан гэдгийг нь баттай мэдэж ав. За тиймгүй үүний дараагаар үзэсгэлэгдэхэд маргааш өдөр нь болтол хөнжөө цагдаагийн газрын коридорт явж байхдаа гаатай чихрийн алуурчинтай улаан үрээрээ таардаг боловч хөнжөө түүнийг баривчилдгүй бөгөөд ингэж хэлв. Чи сайн нуугдж байгаарэ. Гэхдээ бүх зүйл дуусаагүй байгаа шүү. Хэмээн хэлээд ахин зүгээр явуулчих. Гэсэн ч үүний дараахан Ён хаан өөрийнхөө дарга цагдааг боож алаад дөнгөж Сёныг цагдаагийн газарт орж ирж байхад нь бүр яг дээрээс нь шид чайдаг ба нэг ёсонтоо дайн зарлаад байгаа юм уу да хаашийн. Ингээд дараагийн хэсэг гарахад гаатай чихрийн алуурчны алсан цагдаа нь Хааян болон Сүйн хоёртой хамт цуг ажиллаж байсан цагдаа байсан бөгөөд дээрээс нь Сёнч энэ бүх хугацааны туршид гаатай чихрийн алуурчин болох цагдаатай ойр ажиллаж байснаа мэдэн маш ихээр цөхөрч сэтгэлээр унлаач аваас. Үүнтэй зэрэгцэн хөнжөөч Хааян дээр хурж ирдэг ба өөрх нь ихнэрийг гаатай чихрийн алуурчинд барьж өгсөн хүн Хааян нэгдэг аль хэдийн олоод мэдсэн байв. Тэр үед Хааян ч өөрийгөө хөнжөөгийн ихнэрийг үгэл буруутай хэмээн алах гэсэн боловч хөнжөө Хаяныг яах ч аргагүй улмаас тэгсэн гэдгийг нь бүрэн ойлгож байсан тул Хаянаас эхнэрийнхөө өшөөг авах гэж улайрлалгүйгээр ингэж хэлв. Чи үхмээр ивэл тааллаараа болоо. Би чамайг хүчлэхгүй гэж хэлээд явдаг. Харин үүнийг сонсмогцоо Хаян ч гэсэн өөрийгөө алах гэж зүрхэлсэнгүү. Ингээд зурлын маань төгсгөлийн анги эхлэхэд бид олон жилийн өмнө хөнжөө нэгэн сургуулийн сурагчдад гэмт хэргийн сэтгэл судлалын талаар хичээл орж байхдаа ярьж өгсөн түүх гарч эхлэв. Нэгэн өдөр хилэнцэд орхоо сэлж чадахгүй учраас мэлхинээс тусламж хүсэж өөрийг нь нуруунд дээр нь үрэн гол гаргаж өгөхийг хүсчээ. Гэвч үүнд нь эхлээд мэлхий айсандаа татгалцсан боловч хилэнцэд орхоо ингэсэн байгаа. Чамайг хатгавал хоёулаа өхөн шүү дээ. Хэмээн хэлсэн тул мэлхийч зөвшөөрсөн байна. Ингээд мэлхий хилэнцэд орхоог үүрэн гол гатлаад явж байтал голын ширүүн урсгалтай таарахад хилэнцэд орхоо айн сандарч байхдаа мэлхийг хатгсан ба үүнээс хойш мэлхийч тэр хилэнцэд орхооч тэр хоёулаа живж өгчээ. За тэр үед хөнжөөгийн ярьсан энэ духийг жаахан бацаан байсан гаатай чихрийн алуурчин Ким Ён хаан сонссон бөгөөд төрөлхийн л бусдыг алах дуртай цуврал алуурчин болох нь бүр батны гар байсан шүү дээ. Ийхүү хөнжөөг анх харсан мөчөөсөө тэхлэн Ён хаан буюу манай алуурчин маань хөнжөөгийн ямар ч хэргийг олж илрүүлдэг төгс ур чадварыг эсрэг ажиллахаар шийдэж түүнээс давж гарахыг хүссэн байвал яах вэ? Йоо сайкопатууд нэр нь яаж сэтгэдэг байна. За ингээд киноны үйл явдал иргэн одоо цагтаа ирэхэд Ён хаан ч одоо өөрийгөө баригдаж бүх зүйлийг дуусгахаас өмнө баг сургуулийг түүхээр сонгож авсан байдаг ба үүнийг мэдсэн цагдаа нар ч хэдэн талаас нь цуглан хурж ирж байлаа. Ийхүү хамгийн дөрөнд Хааян хөнжөө хоёрт сургууль руу орон алуурчинтай алцаж эхэлдэг ба яг энэ үеэр Хааян ч хүн дээр шархдаг боловч хөнжөө эцэст нэг алуурчныг буулгаж авсан байв. Ингээд үүний дараа хөнжөө Ён хааныг өөрийн гэртээ аваачин тамалж эхэлдэг ба энэ үеэр Ён хаан ч гэсэн зүгээр байлгүй. Чи намайг хөөж явах үеэр эхнэр чинь амьд байсан. Гэхдээ чи эхнэрээ авахын оронд намайг хөөхөөр сонгосон. Тийм болохоор эхнэрийнхээ өгөл чи өөрөө буруутай гэж мэгээд шарыг нь малтаж өглөө шүү. За тэгтэл энэ үеэр хөнжөө тэрийг нь ницааж ямар нэгэн үг хэлдэггүй ба Ён хаан эцэст нь нэгэн гамнасаа мултарч хутга барьж аван хөнжөөг алах гэсэн боловч хөнжөө шууд гаатай чихрийн алуурчныг унгаж боомлонгуудаа одоо чи хэнийг алмаар байна хэмээн асуув. Энэ үед нь Ён хаан өөрийнхөө нэрийг хэлдэг ба тэгтэн ч хөнжөө өөрийн гараар түүнийг зүйл тусгаж аяв. Ингэж хөнжөө эцэст нь нэг алуурчныг дуусгатал Сёнч гүн орж ирдэг ба удалгүй бус цагдаа нар ч гэсэн хурч ирэн гаатай чихрийн алуурчны хэрэг албан ёсоор өндөрлөв. Ийхүү зурлын төгсгөл Хааян хөнжөө хоёрч албан ёсоор тэтгэвртэй гардаг ба мөрдөн байцаа хаалт туршлагатай хоёр мөрдөгчөө алдсан боловч Сён тэднийг орлон чад
чадварлагаар ажиллах болжээ. Ингээд энэ удаагийн дугаар өндөрлж байна. Хэрэг та бүхэнд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe хийгээ бүү мартаарай. Удалгүй дараагийн дугаараар маш сонирхолтой кино орно шүү. Түр хүлээж байгаарай.